үзэгч та бүхэнд өдрийн дөрвийг их сурвалж ярилцлага эхэлж байна. Өнөөдрийн дугаарт Монгол Улсын их хурлын гишүүн Зол Жаргал оролцож байна. Танд өдрийн дөрвийг. Та бид хоёр эрчим хүчний сэдвээр өмнө маш олон удаа ярилцж байсан. Энэ сэдвээ дахиад хүндээ яг хүүтэн сэрүүний өдрөл эхлэх гэж байна. Цахилгааны үнийг нэмэх тухай асуудал бол ер нь яригдж байна. Ер нь олон нийтийн ойлгоцыг харахад бол энэ эрчим хүчний салбар бол олон жил алдагдaltaй ажилласан зах зээл бизнесийн зарчмаар юм байна шүү. Ер нь бол нүгний хүн зүйтгэсэн хандлага бас харагдаж шүү. Ер нь хүмүүсийн ойлгоц хөөршгцсэн юм уу гэж бодож байна. Тэгэхээр ярилцлага ихэнд энэ 7 хоногт Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсад альчлаа. Альчлалын үеэр Монгол улс бол ер нь түш эрчим хүч цахилгааны үед Монголоос Оросоос ихээхэн хамааралтай байдаг гэдэг юм уу янз бүрийн хэвлэлүүд маш их бичлээ тийм үү. Тэгээ энэ айлчлалын үеэр 3 дугаар цахилгаан станцын өргөтгөлийн асуудал яригдлаа. Та улс төрд одоо маш ойрхон байгаа хүн учраас ер өргөтгөл нь ямар учиртай юм бэ? Хүчин чадал нь яаж нэмэгдэх юм бэ? Зардалтай нь холбоотой ийм тодорхой асуудлууд яригддаг шүү дээ. Энэ талаар та 3 дугаар цахилгаан станцын өргөтгөлийг Оросуудаар хийх үгүй юу гэдэг нь гадаад харилцааны асуудал. Техникийн хувьд бол асуудал биш. Тэгээд 2 дугаарт нь одоо энэ олон улсын харилцаа Украины дайн болж байгаа үед Монгол улс Оростой хамтарч ажиллаад ингээ гүйцэтгүүлэх юм бол манай нэр үндэд хэцүү барууныхны хандлага өөрчлөгдөн гадаад харилцаа хэцүү болно санаа зовж байгаа шүү дээ. Тэр талаасаа энэ бот тустай асуудал. Техникийн хувьд энэ чинь шин төсөл биш. Одоо их олон жил ярьж байгаа. 3 дугаар цахилгаан станцын өргөтгөл, 3 өргөтгөл гэл. Би одоо яг жилийн сайн санахгүй байж магадгүй. Гэтэ 18 онд байна уу? Энэ тэрбум долларын гэрээ юу зээл өгөх талаар хилцээр Оросын албаны улс ерөнхийлөгч Путин Монголд хийсэн баг. Тэгээд тэрний хүрээнд ингээд төслүүд хэрэгжүүлнэ гэдэг тэрний нэгэн тез 3 биш. Тэгээ нөгөөх нь харамсалтай эхлэхгүй явсаар хагаад одоо энэ харамсалтай дан байлтын асуудал эхэлчихсэн. Тэгэхээр одоо хэрэгжүүлэх хэсэг нь бол миний бодлоор тэр гадаад харилцааны хүрээнд шийдэх асуудал байхгүй. Техникийн хувьд өргөтгөл нь 50 мегаваттын болоод 200 мегаватт гээд ингээд нийтдээ 300 мегаватт хүчин чадлын асуудал яригдж байгаа. Тэр нь бол өргөтгөхөс шинээр цахилгаан станц барьна гэсэн үг. Тэгээд тэр станцын хувьд бол яг Улаанбаатар хотод хэрэгтэй. Бид нар чинь халаалт хэрэгтэй шүү дээ. Дулаан хэрэгтэй. Дулааны хүүсээр хангалттай болчихсон. Тэгэхээр дулаан цахилгаан хосолсон манай энэ уламжлалт станцууд чинь тийм. Тэгэхээр тийм станц бол хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын хувьд саяны их шуугаан тарьсан зүйл төр хилцээрийн төсөл дээр бичсэн үн бол хэтэрхий өндөр. 1.5 тэрбум доллар 300 мегаватт. Яг нь техникийн хувьд чинь хоосон талбай дээр шинээр барихгүй хуучныг нураан эрг ивийг нь олно гэх мэтлэндээ ингийн ярих юм бол зардал нарийн өндөр гарах нь гарна. Гэлээ гэхдээ ер нь бол зүгээр хийсвэрлээ тооцоход 500 саяас нэг 800 саяас илүү гарах магадлал том баг. 1.5 гэдэг бол бараг нуурцсан үнэ байдаг. Тэгээ янз бүрийн тооцоололууд хүмүүс харуулсан л байна лээ. Тэгэхээр энэ бол хэтэрхий өндөр үнэ байна. За тийм болохоор манайхны хийсэн тооцоогоор эрчим хүчний салбарынхны хийсэн тооцоогоор 900 тэрбум доллар болох нэ. Одоо 300 мегаваттын сая доллар 900 сая доллар. 900 сая доллар тий 900 сая доллар. Оросуудын Интеррау компани хийсэн тезүүгээр 1.5 тэрбум доллар ойролцоогоор. Тэгээд танаа бодсон читрэх өндөр байна. Тийм болохоор манай үн бид нар ингэж тооцож байна. Тийм болохоор одоо үн тохирч хилцээр хийхгүй. Одоо яах вэ гэхээр зураг төслийг хийнэ. Зураг төслийг хийхдээ Монголын баг ахалж ажиллана. Оросын зээлээр танаа технологиор хийж байгаа учраас Оросын тоног хөрөмжтэй Оросын стандарттай ийм зураг төслийг бид нар хийнэ. Гэт саяны энэ их хурал дээр ороод байнгын хороогоор ороод нэгдсэн юугаар бол ороогүй л дээ. Байнгын хороон дээр хилцэгтэй шууган дээрсэн асуудал бол 1.5 тэрбум долларын төсөл байж магадгүй байна. Үнэ нь хэтэрхий өндөр байна. Тийм болохоор зураг төсөл хийнэ гэсэн тийм хэлцээр орж ирсэн.
Өөрөөр хэлбэл саяны дээр тохирсон зүйл бол зураг хийх. Тэгээд зураг төслийг хийснээ дараа үндсэн зураг төсөл байхгүй basic engineering design. Үндсэн зураг төслөөр үндэслээд төсвийг тооцдог. Хичнээн хэмжээний ямар тоног зүүн ямар барилгын материал. T100 бол илүү бүрэн хий. Тэгээд илүү тойм байхгүй. Тэгээд зураг төслөө хийчихэд хилцээр. Тэгэнгүүт 1.5 тэрбум байх юм уу? 900 сая байх юм уу? 1 тэрбум байх юм уу? Мэдэхгүй. 800 сая байх юм уу те? Тэрийгээ тохирох хэрэгтэй. Тэгэхээр энэ утгаараа энэ алхам нь бол болгоомжтой бас зөвлөлт алхам гэж харагдаж байгаа. Төсвөө хянана, монголчууд өөрсдөө орно. Манайхан тэр дээр нь хэр ажиллах вэ гэж нэг асуудал байна. Хоёрт нь ерөөсөө Оросын жилиг аваад Оросуудтай ажиллах нь олон улсын юуны байр суурьуд ямар авах вэ? Энийгэд бодох хэрэгтэй. Тэрнээс биш төсөл бол хэрэгтэй. 3 дугаар цахилгаан станц одоо Монголын эрчим хүчний 30% хангадаг. Цахилгааны 30-60 өгөхгүй хаа. За ер нь бол тиймэрхүү. Тэц 4-ийн дараа тэц 3 л байгаа шүү дээ. Том. Тэгэхээр энэ одоо энэ загвар дэзан боловсруулна гэж энэ одоо зардлын тооцоо гээд энэ өргөтгөлийн ажил чи хэдийн хугацаа шаардах юм бэ? За би хугацааг нь харсангүй. Ер нь зүгээр барилга угсралт хийхэд 3 жил дотор бол болох байлгүй дээ. Энэ мөчлөгийн хугацаанд л гэсэн үг шүү дээ. Сонгуулийн мөчлөгийн хугацаанд. Тий. Амжилт хугацаанд одоо зүгээр бодиттой явж байгаа бөөрөлжүүдтэй станцыг харахад бол их зэгцтэй хурдтай л явчтай. Бөөрөлжүүд. Тий. Хятадч бас цахилгаан станц дээр барихтаа шуурхаа том хэмжээний барилга дээр хурдан л та. Бөөрөлжүүдийн цахилгаан станц орохоор нийт хүчин чадал нь хэдийн хэмжээний нэмэгдэв? Миний хуучин төлөвлөлтөнд тэмүүлээс одоо ч хүмүүрсэлсэн мөгөө 152 модультай. Тэгээ эхлээд 151-ийг барьж байгаа шүү дээ. Дахиад нэмээд 150-ыг барина. Тэгээд тэр 150-ыг барихтаа нийслэлтэй тохироо хийгээд бонд гаргуулад тэгээд хөрөнгө оруулалтаа нэмэлт хөрөнгө оруулалтаа тийг шийдэж байгаа юм байна. Ямар ч 10 дугаар сард ихний хэсэг нь 150 мегаватт ашиглалт байгаа юм шүү дээ. Үндсэн яг гол барилга угсралт нь бараг дуусч байгаа хаа. Зүгээр 10 дугаар сар ч одоо бараг маргааш боллоо шүү дээ. Тэгэж залгаж амжих юм уу тэрийг нөлөө сайн мэдэхгүй байна. Тэгэхээр ерөнхийдөө Путиний айлчлалын үеэр бас нэг яригдсан асуудал нь юу гэхээр байгаль нуур сэлэн мөрний сав газар экологийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай яригдсан. За энэ өрөөнд одоо Монголд бас эрчим хүчний санамж олон жил яригдсан. Эгийн голын цахилгаан станцын барих тухай асуудал. Тэгээ энэ чиглэлээр агс төвшил гарах болов. Таны хүрээнд олж ирсэн мэдээлэл юу? Тий. Зүгээр уур амьсгалын мэдрэмжээр гэх юм уу та. Улс төрийн уур амьсгалын мэдрэмжээр арай нэг наашлаа болж байгаа юм болов уу гэж тийм мэдрэмж төрж байна. Хамтарсан баг гаргаад судлаа энэ төр гэдэг чинь. Яг хүмүүс бол хоошин шидээд судалгаа хийгээд хоошин шидээд хаях гэж байна гэдэл байгаа юм. Гэхдээ тэр дээр манай талаас ямар ч байсан тулталд ажиллах хэрэгтэй. Эгийн гол чинь шууд байгаль руу явдаг гол биш шүү дээ. Сэлэнг мөрний их одоо голуудынх нь нэг нь мөн. Тэгээ сэлэнг мөрөн чинь цаашаа дахиад дэлгэр мөрөн, идрийн гол тэгэл өөр юмнууд нийлээл тэгэл хоошоо явдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр хүрээнд сэлэнг мөрний юунд бол тийм том нөлөө байхгүй, байгаль том нөлөө байхгүй гэдэг үндслэл миний сонсноор бол байгаа. Тэгэхээр тэрийг баталгаажуулж авахын тулд манай талын хэрчтэй ажиллах хэрэгтэй баха. Манайхан өөрсдөө нэлээд сайн авах хэрэгтэй баха. Тэгэхээр ерөөсөө нөгөө талдаа зүгээр зарчмын хувьд Монгол улс өөрийнхөө эрчим хүчийг шийдэх гэж байгаа учраас өөрөө гол дээрээ барих нь бол зөвхөн хэрэг тий. Тэгвэл биднэрт өөр боломжууд бас зөндөө байна. Одоо нэг Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц ховд гол байна. Цэвэр дотоодын урсгалтай. Баруун талд гэвэл тэгээд заавал тийм одоо хэдэн 100 мегаватт биш хэдэн 10 мегаватт 20 30 мегаваттын 50 мегаваттын дунд хэмжээний жижиг хэмжээний усан цахилгаан станцууд тэрийг хийхэд бол олон улсын хилцээр мэлцээр нэг хилдэв юм яриад ах шаардлага байхгүй. Усан цахилгаан станц хамгийн их хэрэгтэй байдаг. Нар салхиа нэмэхээр тохируулга байдаг. Усан станц хэрэгтэй байдаг. Усан станц хамгийн их хэрэгтэй мөртлөө тариф нь нүрстэй адилхан. Нэг тийм дэмжлэг байдаггүй.
Тэгээд бас нэг тийм сонин үзэгдэл ер нь бол хэдэн 10 жил явж байгаа. Би дандаа л ярьд. Хамгийн хэрэгтэй юм дэ ягаад тарифын дэмжлэг өгөхгүй нар салхин дээр тавиад идэв. Тэгээд засгийн газрын хувьд бол эрчим хүчний их усруудыг нэмэгдүүлэх чиглэлээр бол онцгой анхаарч ажиллана гэж байгаа. Тийм. Ямар ч байсан бөөрөлжүүдийн цахилгаан станц бол барилгын үндсэн ажил нь бол дуусгар болж байгаа гэж ярьж байна тийм үү. Тэгээд Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станцын талаар хятадын талаас бол одоо бүрэн дэмжсэн хөрөнгө оруулалт тийм үү. Тийм. Энэ төслийн сүүлийн үеийн мэдээ. Дөнгөж саяхан 25 оны төсвийн төсөлийг эргүүлж харлаа. Тэгээд Эрдэнэ бүрэн дээр 90 тэрбум төгрөг гэж зоосон байл. Манай талаас гарах ёстой мөнгөнийхөө хэмжээг гаргаад эхлүүлнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо энэ жилээс эхлээд Эрдэнэ бүрэнгийн төсөл эхлэх болов гэж найдаж байна. Энэ бол зээлийн хөөсөрн шийдэх зуучаас яалтаа их хэрэгтэй төсөл. Ямар нэгэн тийм одоо эргэлзээ байхгүй шүү дээ. Тэгэхээр та одоо Монголын эрчим хүчний салбарыг хөгжүүлэхийн тулд одоо ер нь бол Орос, Хятад тэгээд хөрш улсуудтай хамтран ажиллах юм шаардлага тулгарч байна. Тийм үү. Европын холбооны талаас бол ер нь сэргийгдэх эрчим хүчний асуудлыг ярьдаг. Гэтэл яг бодитоор бол бас энэ дайны улмаас ч юм уу сэргийгдэх эрчим хүчний салбарын талаар тэр ногоон хөгжлийн талаар нэлээд ийм шүүмжлэх хандлага улс орнууд гараад байна шүү дээ. Та одоо Швед улсыг санаж байгаа. Швед улс бол бас сэргийгдэх эрчим хүчний өөрсдөө бас юм юуны эрчим хүчний их усүр бол ихтэй тийм сэргийгдэх эрчимд. Ихтэй жишээ нь арай өөр барууны үзлүүр төлөө намууд нь гарч ирээд бол шууд цөмийн реактор гэл эхэлж шүү дээ. Бо шийдрүүдэ гарцсан төлөвлөгөө гарцсан гэж явж шүү дээ. Тэгээ энэ ер нь яг та ингээд Монгол улс бие дагаад эрчим хүчний төсөл хэрэгжүүлнэ гэхээр одоо жишээ нь Европын холбоотой өрөндийн улс орнуудтай бас харилцаатай улс. Тэгэхээр нөгөө малтмал түвшний хэрэглээ бууруулна гэж шахалт үзүүлээд байдаг. Тэгээ энийг энд яаж зохицуулах ёстой вэ? За нэгдүгээр бид нар энэ хүйтэн цаг агаарта Орос Хятадын дунд төгжигдмэл энэ улсад амьдарч байгаа. Тийм болохоор бидний хэрэгцээнд нийцсэн эрчим хүч хэрэгтэй. Энэ бол түлш. Өөрөөр хэлбэл биднэрт дулаан хэрэгтэй. Нүүрсээ шатаа. Хамгийн одоо хийх шаардлагатай төслөх юм бол 5-7 цахилгаан станц. Та дөрөв ТЭЦ 3-ын асуудал ярьсан. Миний харж байгаагаар 5-7 цахилгаан станц номер 1. Одоо 25 станц нь яг их усрэх хажууд баригдана тийм үү? Түвшнийхээ хажууд. Түвшнийхээ хажууд. Тээвэрлэх шаардлага. Тээвэрлэх шаардлагагүй тэгээд нөгөө хогсчих нүүрсээ борлуулна. Хажуугаар нь борлуулах бараг боломжгүй олон сая тонн нүүрс гарч ирнэ. Дулааны нүүрс. Дулааны нүүрс. Тэрний нэг хэсгийг тэр ч одоо нөгөө бохирдолтой нүүрс байна. Баяжуулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн байна. Одоо бидний түвшинд хэрэглээд байгаа. Янз бүрийн юм гарч ирнэ. Тэрийг шатах цахилгаан станц хэрэгтэй. Тэгээд тэр станц яагаад хамгийн чухал гэж яриад байна гэхээр одоо өнгөрсөн жилийн байдлаар миний мэдээлэлээр бол Монголоос 150 сая долларын цахилгааныг гадаадаас авч байгаа ойролцоогоор жилд. Жилд 120 орчмыг нь Хятадаас 30 сая доллараар Оросоос авч байгаа. Эрчим хүчний авж байгаа хэмжээ нь Хятадаас авж байгаа хэмжээ нь Оросоос авч байгаас 4 дахин их. Тэр хаана хэрэгжилж байгаа гэхээр оюу толгойд. Оюу толгойд хэрэгжилж байгаа эрчим хүчийг 5-7 цахилгаан станцаар хангана. 5-7 цахилгаан станцыг төслийг эхлүүлэх Монгол талаас гарах хөрөнгө оруулалт 25 оны төсөвдөр байхгүй л. Тэгэхээр энийг бол хийх хэрэгтэй гэж бодож байна. Миний бодлоор. Хоёрдугаарт нь та ерөнхийдөө та би танаас нэг авсан. Улсын төсөвт байх вөхөр төр мөнгө зарцуулахгүй гэсэн. Би төр хийх ёстой юм эсвэл компаниуд найдах ёстой, хувийн компани. Яг нь ер нь бол тендер зарлаад тэгээд ингээд нэлээд 4 удаа зарлалуу яллаа. Тэгээд болохгүй шүү дээ. Нүүрсний нөгөө Японы компаниуд орж ирсэн санагдав. Тэр ч бүр дээр вэ. Тий. Уул нь яг тэр байгаа үед нь хийх хэлстэй байсан баг. Гэтэ миний санаж байгаагаар тухайн үедээ бас л одоо энэ Оросын цахилгаан станц 1.5 тэрбум гэдэг шиг тэнгэрийн үнэтэй юм яваад байсан. Тий. ТЭЦ 5 ч гэсэнд. Ер нь бол энэ том төслүүд дээр хөрөнгө оруулагч нар эрсдлээ бодоод
хөрөнгө оруулалт дээр нахиухан тавьчихдаг. Тэгээд эрсдлийг хаагаад мөнгө гаргаад авчихна ийм талтай. Дараа нь нөгөө хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа бол хоёр дахь асуудал байна. Тэгэхээр 900 тэрбум төгрөг цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөөр гээд тарааж өгчсэн шиг тийм хэмжээний их усүрийг чаддсан бол дотоод осоод шууд ягаад чаддгүй бол бизнесийн зээл одоо тэр хятад улс байна уу аль нэг улс нүүрсний станцыг тий нөгөө хөгжлийн хэмжээ дээр санхүүжүүлэх боломжгүй болсон бол өөр их усүр бол зөндөө байгаа шүү дээ. Бизнесийн зээл нь Монгол улсын засгийн газар аваад хийж бол тэгээд тэр чинь нөгөө экспорт нөгөө харьцаа биш тодорхой хэмжээг нь өөрөө гаргах хэрэгтэй тий тэр мэрийг нь өөрөө гаргаад хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол миний одоо харж байгаа 5 цахилгаан баригдахгүй. Баригдахгүй бол бид нар жил болгон одоо 150 дараа нь 200 сая ингээ 300 сая доллар гач нь гаргана. Станцын мөнгө гэхгүй жил их усрөөс л гаргаад. Тийм гаргаад байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол их хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө Монгол улс ингээд эрчим хүчний хувьд бие даасан байж болох юм уу гэд та асуусан. Тэгэхээр холимог байх хэрэгтэй. Тэгээ биднэрт нүүрс нар салхи сэргээх төрчм хүч хэрэгтэй. Олон төрлийн их усрууд олон байршилт хэрэгтэй. Одоо нөгөө 10 аймгийн төв төр дулааны станц гэдэг чи одоо манайхны инgiйлгэр бол ууран зуух байхгүй тий. Халуун ус үйлдвэрлэнэ. Тиймэрхүү төслүүдийг болж өгвөл дулаан цахилгаан хосолсон 10 мегаватт 20 30 50 мегаватт ингээд. Тиймэрхүү энэ тэнд бас төслүүд байна л да хувьчлаа. Тэгэхээр энийг ингээд дэмжиж авах хэрэгтэй. Дэмжлэг хаана байх вэ гэхээр тариф л байгаа. Тариф боломжийн байх юм бол хөрөнгө оруулалт орж ирнэ. Тэгээд салбар чи өөрөө хөгжинэ. Хэрвээ тариф нь боломжийн за одоо нүүрсний станц одоо ингээд хүмүүс яриад шүү дээ. Улс төрийн өрөөнд ирж байна. Эхлээд бүр үнэ чөлөөлөө зах зээлийн өрсөлдөөн рүү шилжүүлээд явъя гэдэг асуудал. Тэртээ дөрөв энэ салбарт бол өөрчлөлт хэрэгтэй гэдэг нь илт болцсон те. Маш их алдагдaltaа. Саяхан бид нар Багнуурын Үрсэн зүүн Багнуурын станцын дарга нь бол ярьж ил маш их алдагдaltaа ажилт. Ядаж бид нар өөрсдийнхөө зардлын нөх хэмжээний мөнгөөр станц зармаар байна гэдэг юм ярьж штт. Нийлдэл ярьж тийм. А зарим хэсэг нь болохоор эхлээд их усрууд олон болчоо дараа нь үн чөлөөлөх асуудлыг яриа л гэж байна. Өмнө ба дараа гэдэг юм яриад шүү дээ. Таны хувьд юм бэ? Нэгдүгээр ажил хийж байгаа бол гаргасан зардлаа нөхчих хэрэгтэй. Бизнес бол тийм байх хэрэгтэй. Бизнес ер нь ямар ч ажил. Энд чинь зүгээр физикийн хуулиар бол энерги хадгалах хэрэгтэй. Баланс авах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тийм байхгүй хийсэн ажилласаа зардлаасаа бага үнээр бүтээгдэхүүн зархаар нэг газраас нөхөн. Тэгэхээр энэ эдийн засаг нь өөрөө эрүүл бус болж байгаа. Тийм болохоор өртгөө нөхөх нь бол зайлшгүй. Энэ бол нэгдүгээр хийх ёстой ажил. Хоёрдугаарт нь үн чөлөөлөхийн хувьд чөлөөт зах зээл дээр одоо та бүхэн ууж байгаа усны үйлдвэр бол олон байгаа. Тийм биз? Хэрвээ энэ усны 70%-ийг нэг компани үйлдвэрлэдэг юм бол чөлөөж чадахгүй. Өөрөөр хэлбэл чөлөөт өрсөлдөөн байхгүй. Компани бол монопол. Тэгэхээр үйлдвэрлэгчтэй олшруулах хэрэгтэй. Олшруулсны дараа чөлөөлж бол тэр үнийг хянах шаардлага байхгүй. Тэгэхээр өнөөдөр Монголын эрчим хүчний үйлдвэрлэл тувын хвшлийн эзэлж байгаа орон зайвар том баг. Олон улсын янз бүрийн санхүүжилттэй хэдэн сэргээгдэх төслүүд байна шүү дээ. Тэ? Яг ганц нэг нүүрсний юм бол одоо ингээд гарч ирж эхэлж байна. Тэгэхээр энэ ийм төслүүдийг ингээд дэмжиж нөгөө дунд жижиг хэмжээний нүүрсний, усны, нарны салхины станцуудыг аль болохоор олшруулах хэрэгтэй. Тэнд тарифын бодлого хэрэгтэй. Олшроод ирлээ дараа нь бид нар чөлөөт үнийн тогтолцоороо орж бол. Одоо бол хүссэн үсээгүй томьёогоор тогтооно. Тэгээд алдагдлаа нөхөн. Зарим яг энэ эрчим хүчний зохицуулалтын мэрэгжлийн салбар байна л да. Тэр хүмүүсийн ярьж байгаагаар бол хид хідэн төрлийн бүтээгдэхүүн өөр үнэтэй байж болдог. Худалдаа авах чинь бас сонгодог. Би одоо ногоон хөгжлийг эрхэмлдэг учраас үнэтэй нарны эрчим хүчийг авнаа. Надад тэр 1 кВт 100 төгрөгийн 200 төгрөгийн зүгээр хамаагүй гих боломжийг бас гаргаж өгөх ёстой. Тиймэрхүү ийм нийлмэл тогтолцоотой явж хагаад тэгээ их усроо олширсны дараа бол чөлөөт зах зээл рүү орох хэрэгтэй байна. Одоо үн чөлөөлнө гэсэн тодорхой итгэл ч юм уу найдварыг хөрөнгө оруулагч хувийн компаниуд өгөх ёстой шүү дээ. Юм шүү. Зохион компаниуд зах зээлд орохын тулд бид ашигтай ажиллах ёстой.
эрчим хүчтэй чинь барилгын зардал гарна тийм үү? Бүтээн байгуулалтын зардал гарна. Тэрийг нөхөхийн тулд тодорхой тарифаар одоо үнээр хэрэглэгчид байнга тогтмол нийлүүлж захилах юм бол тийм үү? Байнга нийлүүлж ашиг олноо, зардлаа нөхөн тийм үү? Үн чөлөөлөхгүй л яах юм. Гэхдээ одоо ч энэ нэгдсэн сүлжээрүүгөө нийлүүлэл тарифа тохирол тэгэл гар үсэг зураал PPA байгуулал одоо тийм л югаар явж байгаа л да. Тэр тариф нь хөрөнгө оруулалтад нөхөн гэсэн нөхөхүйц. Тэгээд нөгөө талдаа тэр чинь төрийн өмчийн компани гэж засгийн газрын баталгаа болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөхөхүйц байх юм бол хөрөнгө оруулагчдаа бараг чөлөөт үн зах зээлээс илүү найдвартай сэтгэл төрөх бах. Уг нь. Тэр засгийн газар амлалт өгсөй гэсэн баталгаа өгсөй. Үнийг чөлөөлнө гэдэг. Үнийг чөлөөлнө гэдэг баталгаа гүйст одоо үн чөлөөлөх нөхцөл байхгүй байх чи яаж чөлөөлөх юм? Бидний ойлгохгүй л байна. Ерөөсө зүгээр чөлөөт өсөлтөөнд чөлөөт үн байдаг. Үн нь ингээд тогтмол барьчихсан. Өөрөөр хэлбэл алдагдaltaй үн ингээд байхад бол компаниуд тийш орж ирэхгүй л гэдэг юм яриад шүү. Тийм шүү дээ. Агид уг нь бол их үүсвэрээ олон болгочих юм бол үн чөлөөтэй болоод хүн өөрийнхөө сонголтоор хаанаас ч юм уу ирэх боломжийг бүрдүүлдэг шүү дээ. Алхам алхмаар явах хэрэгтэй. Тарифын хувьд бол юм байгаа. Одоо за ойролцоогоор 9 цент байх юм бол ер нь тэгээд болчих гээд гэсэн үг. Цалхай станцууд. Одоо энэ гэрээ байгуулсан юунууд бол 8.5 4 8.8 цент 1 кВт цаг нь тиймэрхүү төслүүд байна. Нүүрсэн цалхай станцууд. Зүгээр хоёулаа дугуйлаад хэлэхэд 9 тий. 9 дээр бол ингээд ямар ч хөрөнгө оруулалт орж ирж байна. Тэгэхээр 9 цент гэдэг маань одоогийн бидний хэрэгжилж байгаа үн өрхийн үн, үйлдвэрийн үн дундчлах юм бол 210 төгрөг, 215 төгрөг 1 кВт цаг нь. Тэр нэг 6 цент. Тэгэхээр тэрийг дахиад 30 цент нэмэх юм бол 30% нэмэх юм бол өртгөө хаана. Бас хөрөнгө оруулалт татчих шүү дээ одоо энэ хувийн төслүүдийг харахаар 9 центээр бол татах гэдэг байгаа байхгүй юу? Эрчим хүчний зохицуулах хорооныхны хийсэн салбарын хийсэн тооцоонуудаас ингээ харахаар одоо энэ төрийн өмчийн эрчим хүчний салбар маань 350 тэрбум төгрөгийн алдагдaltaй байна. Жилийн. За тэр 350 тэрбумын алдагдлыг тарифын зөрөөгөөр нөхөх юм бол 30% үнэ нэмэхэд цахилгааны хувьд нөхөн 30% нэмэхэд. Тэгэхээр нөгөө 9 цент рүү чи очиж байгаа юм шүү дээ. Тийм үү? Тэгэхээр нэг талдаа 9 цент бол хөрөнгө оруулалтыг татах үз одоо 2 3 жишээ байна. Дээрээс нь төрийн компаниуд бол өртгөө нөхөх гэж байгаа. Алдагдлаа нөхөх. Тэгээ алдагдлаа нөхөх гэх юм бол цаашдаа ингэ сайжраад явах хэрэгтэй. Гэхдээ алдагдлаа нөхчөөд дахиад алдагдал гараад ирнэ шүү дээ дараа нь. Тэгэхээр засаглалын өөрчлөлт нь хамт явах хэрэгтэй. Тэгээ үр ашиг нь сайжрах юм бол тэр 9 центээр очиход бараг ашигтай ажиллаж явахаар ийм зүйл харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ тарифыг өртгөө нөхдөг болгох дээрээс нь нөгөө үйл ажиллагаа явуулж байгаа компани засаглалыг засгийн газраас хараат бус улс төрийн нөлөөллөөс хараат бус болгох хэрэгтэй. Нийтийн засаглалтаа нээлттэй компани болгоно гэдэг байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр тэр компани засаглал дээр эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Дараа нь хувьчлах асуудлыг ингээд үе шаттай ярьж болно. Алдагдaltaа төрийн өмчийн том станцыг шууд бирж дээр аваачаад тавьчих юм бол хүн олдохгүй. Тэгээ өнөө маргаашийн мөнгөнд санаа зовхгүй гадаадын том хөрөнгөнүүд авчаад дараа нь Монгол улсыг ингээд багал зурднаа гэж айгаад урд нь ярьдаг байсан. Тэгээ тэр нь бас бодтой. Тэгэхээр энэ засаглал тариф хоёроо зэрэг явуулж агаад тэгээ баг багаар ингээд хувьчлах асуудал Монгол иргэд юун төрөнд тий нийтийн засалт болох. Тийм яригдах хэрэгтэй байх гэж бодож байна. Яг эрчим хүчний салбарын тухайд бол уучлаарай сая би нөгөө тариф ярьж байгаа цахилгааны хувьд юм да. Тэгэнгүүт дулаан гэж нэг зүйл шүү дээ нөгөө дайвар бүтээгдэхүүн гэдэг. Гэтэл нөгөө энергийнхээ балансаар гарч байгаа бүтээгдэхүүнд бол маш том байхгүй дулаан цаа. Тэгээд дулаан нөгөө өртгийн хуваарлалтаар бол цахилгаан нэг 30% яхад өртгөө нөхөх чинь дулаан бол бараг л 2 дахин шахах. 60-70% өртгөөсөө доогуур өнөр борлуулж байгаа. Одоо тэгэхээр эндээс ямар алдаа гарч ийн вэ гэхээр одоо энэ уучлаарай танай энэ гоё шилэн байшин байна те өөр шилэн байшингууд байна.
3 давхар вакуум дулааны алдагдал багтаа үнэтэй шилэн фасадтай байшин тун ховор. Дулаан хямдхан учраас одоо ингэж баригдаалах. Дулаан хямдхан учраас эрчим хүчийг юусоо хэмнэхгүй байна монголчууд. Тэгэхээр үүний чинь цаана нөгөө барилгын салбар нь эдийн засгийн өөрөө буруу хөгжөд эхэлсэн. Тэгэнгүүт нөгөөх нь хямдхан биш байхгүй юу? Одоо та бүхэн хэрэгжилж байгаа дулаан хямдхан бидний хувьд хямдхан юм шиг санагдавч нөгөө шинээр станцууд барих боломжийг чинь хулгайлаад идчихэж байгаа тий? Татварын мөнгөөр буцааж ингэж нөхөд өр мөрөө төлөөд тэгэнгүүт нөгөө шинэ станц баригдаад эдийн засагт хэлээд Монгол улсын мөнгө бидний кармандах мөнгө нэмэгдэх боломжийг байхгүй болгож хайчаад хямдхан юм хэрэгжилж байгаа гэдээ ингэ суугаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг нөгөө худлаа тогтолцоо чинь юм хулх эдийн засаг үүсгдэг. Тэр нь буцаад биднийг өөрсдийг нь боомлж. Тэгэнгүүт барилгын салбар нь худлаа хөгжөөд эхэлж байгаа. Тэгэл одоо нэг юм нэмээд хэлэхэд нөгөө утааны цахилгаан халаалтчиг хэрэгтэй малгай гэд бүр ингээд олон улсын байгууллагууд шахаад төр засгийн бодлогоч зөндөө их халаагуур тавьсан. Тэгтэл нөгөө бодит үн 30-40% хямдхан цахилгаан хэрэглээд идэв. Одоо салбар бий даах хэрэгтэй гэд үнэ нэмэл нөгөө цахилгаан халаалт тавьсан хүмүүс чинь бас болготуулна шүү дээ. Тэгэнгүүт зардал нь одоо ингээд сарын огцон мөснө гэсэн. Тэгэхээр ингээд ер нь бол бодиттой зур аргацаас нь шийдэх байсан гэж. Ер нь дайлахаар бодиттой байх шүү дээ. Худлаа ярьж хэрэггүй те. Эдийн засаг өөрөө бодиттой баймар байхгүй. Үн тариф нь бодит. Тэгжээж зөв хөгжин. Тэгэхгүй бол ингээд худлаа юм хөгжөөд худлаа хөрөнгө оруулалт хийгдээд буцаад бүгдээр нь гайвал. За эрчим хүчний асуудлаар сонирхолтой ярилцлага өгнөөсөн танд баярлалаа. Таны ажилд амжилтсаа. Баярлалаа. Эксурж ярилцлагын ээлж дугаар өндөрлөө. Ирэх бям гарагт хэрэг уулзъя. Хүмүүс их тав хүндээ